энэ биологийн олон янзын талаар дэлхийн олон улсын конвенц хэрхэн байгуулагдсан, энд Монгол улс хэрхэн нэгдэж орсон тухай, Монгол орны биологийн олон янзын тухай асуудлуудыг бид авч ирсэн. Тэгэхээр одоо энэ биологийн олон янзын талаар асуудлаар дэлхийн улс орнуудад байдал ямар шуухан байна вэ? Эд хуулийг хэрхэн одоо баталж хэрэгжүүлж байна? Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар өнөөдөр бид авч ярилцсан. За энэ асуудлыг ярилцахаар генетикийн нөөц судлаач доктор Амар оролцож байгаа. Тэгэхээр зэрэг миний саяын асуусан асуултанд хариулахгүй юу? Энэ хууль эрх зүйн орчин гэж юу яриад байна? Дэлхийн улс оронд энийг одоо хэрэгжүүлснээр ямар ашиг тус олж байна вэ? Энэ тухай ярихгүй юу? Тэгэхээр энэ биологийн олон янзын конвенц маань өөрөө 1993 оны 12 сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Тэгээд тэрний өмнөх жил нь болохоор энэ Рио де Жанейро хотод болсон энэ дэлхийн чуулга уулзсан дээр Хүмба байгуул орчин гэсэн энэ уулзсан дээр энэ конвенц бол гарсан юм байна. Батлагдсан нь болохоор жилийн дараа 93 оныхаа 12 сарын 29-ний өдрөөс л хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр манай улс ч гэсэн энэ конвенцийг 92 оны 6 сарын 5-ны өдөр манай төр засгийн тэргүүн төлөөлөгчд гар үсгэж сурсан байдаг юм билээ. Тэгэхээр конвенц байгуулагдаад 1993 оны 12 сарын 29-наас хүчин төгөлдөр болоод явснаас хойш маш их хэмжээний тийм маргаанууд улс орнуудын хооронд бол гарсан л да. Тэр гарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 93 оны 12 сарын 29-наас өмнө генетик нөөц маань өөрөө баг бусад бүх улсуудад үнцэнгүй нэг хэсэг байсан. Тэрийг бол одоо чөлөөтэй авч өгүүлцдэг, чөлөөтэй судалдаг юм байсан. Тэгээ энэ маань зарим тохиолдолд юу болсон бэ гэхээр зарим газарт зүгээр ингээд түүхийн эдийн бааз юм өгөөд идэг, судлуулад идэг. Нөгөө нэг хэсэг нь болохоор өндөр хөгжлийн орнууд юм уу. Тэр орнуудын одоо биотехнологийн үйлдвэрлэлийн компаниуд нь болохоор түгээр асар их ашиг хийгээд идэг. Тэгэхэд хүртээмж байхгүй ингээд яваад байсан. Тэгэхээр энэ байдлыг одоо энэ конвенцоор уг нь зохицуулахыг заасан боловч конвенц гэдэг нь ерөнхийдөө энэ олон улсын гэрээ гэрээ ерөнхий зарчмуудыг заасан. Яг нарийн ширийн одоо тэр заалтууд бол тухайн улс өөрсдөө үндэснийхээ одоо тэр хууль тогтоомжийг гаргах замаар өөрийн орны одоо генетик нөөцийн онцлог тоошрохыг нөхцөл байдалд нь тохируулад үндэснийхээ одоо хууль тогтоомжийг гаргах тэр ажил бол ингээ хийгдэж байна. Одоогийн байдлаар бол яг нэг 20-30-ад орон энэ дотоод өөрийнхөө хууль гаргачихсан байна. 100 гаруй улс ингээ хууль гаргах гээд байж байна. Энэ конвенцт маань өөрөө нэг 190 гаруй орон нэгдээд элсэж орсон байгаа. Тэгэхээр зарим нэг улсууд бол энд бол ороогүй байна л да. Жишээ нь Америк нэгдсэн улс юм энэ конвенцт ерөөсөө нэгдэг байгаа. Тухайд бол яг 96 онд бол 10 сард Клинтон ерөнхийлөгч байхдаа энэ гар үсэг зурсан юм байлаа. Гэхдээ конгресс нь бол батлаагүй. Тэгээд энэ улс орнууд яагаад ингэж өөрсдөө конвенц нэгдсэн орнууд дотооддоо хууль гаргадаг юм бэ гэхээр яг өөрийнхөө орны онцлог тохируулсан тийм хуулиудыг гаргах тийм зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Тэр үүднээс одоо конвенцийн бүх залтуудаар одоо ингээд генетик нөөцийн энэ асуудлыг зохицуулъя гэхээр бас өөрөөр генетик нөөцийг одоо хамгаалах нэгдүгээрт. За түүнийг бас доктортой ашиглах хэрэгтэй. Ашиглахгүй бас огт орхиж болохгүй. Яг энэ генетик нөөцийг бид өдөр тутам хэрэглэдэг. Бидний хоол хүнс ч гэсэн бүгд генетик нөөц байдаг. Тэ мал амьтан. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бол яг хөөр зохицуулахын тулд тухайн улс өөрсөндөө заавал тийм хууль гаргах шаардлагатай байна гэд хууль гаргаад ингээд улс орнууд өөрийнхөө үйл ажиллагааг энэ хуулийнхаа дагуу явуулж байгаа л да. Их хүчлэн болохоор энэ дэр тэр генетик нөөцөөр энэ баялаг орнууд буюу өмнөдийн орнууд гэж хэлж халуун дулаан орнууд генетик нөөцөөр баялаг орнууд байна. Одоо шилбэл Бразил юм уу те. Энэтхэг. За тэгэл одоо Малайз, Индонез, Вьетнам, тэгээ Филиппин, Африк ер нь хөгжиж байгаа орнууд л гэдэг байна шүү дээ. Тийм. Өөрөөр нь хөгжиж байгаа энэ орнууд ч юм болохоор дулаан газар хөвчтөн байдаг те. Маш их баялаг те. Чи манай улс ч гэсэн бас генетик нөөцөө баян шүү дээ. Нэг 19 мянган зүйл байдаг. Гэхдээ бол тэр халуун орны
одоо генетик нөөцтэй тоо хэмжээний хувьд бол бид нэр өрсөлдөж болохгүй. Чанарын хувьд бол одоо судлагтаагүй тийм генетик нөөц бол маш их байгаа. Судлах шаардлага байгаа. Судлахын тулд яах вэ гэхээр тэр судлах эрхийн конвенц өөрөө баталгаажуулаад өгсөн буюу тухайн улс хууль гаргах замаар энэ генетик нөөцийнхаа судлах эрхийн холбогдох газруудад нь тухайн тэр эм үйлдвэрлэл юм уу одоо хор тавдар эсрэг юм уу те янз бүрийн өвчин зовлонгийн эсрэг хэрэглэх тэр эм болох молекулуудыг гаргаж авахын ажлыг одоо сонирхож байгаа тэр этгээд судлах эрхийн үгүй гэж байна. Тийм учраас энэ улс орнууд өөрсөндөө хууль гаргадаг. Энэ өндөр хөгжилтэй орнууд бол энэ хууль гаргах тийм сонирхол бас байдгүй. Яг хууль гаргаад эхлээд одоо бас одоо ашигын тодорхой хувийг тэр генетик нөөцийн өгсөн орнуудад хуваарлах ёстой болчдөг учраас өөрсөндөө аль болохоор тийм хууль гаргасан. Бас тийм санаачлаг бас байхгүй байт юм байна. Тэгэхээр амьдрал практик дээр нэг иймэрхүү байдал ажиглагдаад байдаг. Жишээлбэл одоо ингээд солонгос улс төрж ирэл 100 одоо эмийн ургамал түүж яагаад одоо өсөг бүлэг хүмүүсүүд яваал одоо харах хинт ямар гэрээтэй ямар юутэй явж байгааг нь мэдчихгүй. Японууд ингээд явж. Ер нь олон орны хүмүүсүүд одоо ингээд манай орны үсгэрээр явж их олон одоо тийм ургамал амтныг түүж цуглуулж ингэж явдаг юм харагддаг. Гэтэл одоо энэ дээр хууль эрх зүйн орчин байхгүй учраас тэрийг одоо олж авах тийм ээ дараа нь тэр ашигын конвенцийн дагуу 93 оны 12 сарын 29-ээс хойш энэ ашгаа хувааж авах гэдэг асуудал ерөөсөө хэнд ч ойлгомжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ашгийг хувааж авах, энийг олоход тэр юуг олж авах, тэр ургамлыг түүх эрхийг олж авах тийм ээ. Тэгээд дараа нь ашгаа хувааж авах. Энэ асуудал ер нь талаар ярихгүй. Энэ ер нь ашгаа хувааж авах гэдэг ер нь юу юм? Олж авах, эрхийг олж авах гэдэг ер нь юу вэ? Тэр яг таны хэлсэнчлэн тийм үйл ажиллагаанд явагддаг л да. Тий. Тэгэхээр юу юм бэ? Манай Монгол улсад энэ байгаль орчны чиглэлийн байгаль хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг ерөнхийдөө 30 гаруй хуулиар зохицуулдаг юм байна. 30 гаруй хуулиар. Одоо уран тухай хууль гэл одоо нийтдээ 30 гаруй хууль байдаг. Тэгэхээр энэ хуулиудаар бол зохицуулахад энэ генетик нөөцтэй холбогдлолтой асуудлууд бас ч орхигдсон байдаг юм байл л дээ. Хууль жоон дутуу байдаг. Огт бас зохицуулт байхгүй бол бас байхгүй ш байна. Гэхдээ бас энэ дутуу залтууд нэлээд байдаг юм байна. Тэгэхээр энэ дутуу залтууд маань ямар юм байдг вэ гэхээр таны сайн хэлсэн тэр одоо генетик нөөцийг судлах эрх те түүнийг одоо олж авах тухай заалт ч юм уу. Энийг конвенц өөрөө бүр заагаад өгсөн байгаа шүү дээ. Судлуулахгүй жиж болно шүү дээ. Тий. Байж болно. Одоо харамсалтай нь энэ access гэж хэлээд байна л да. Access to genetic resource гэдэг энэ ойлголт маань манай одоо эрхийн олж авах. Тий, эрхийн олж авах энэ эрх маань одоо дүрм журм гэдэг юм уу тэр. Хуулийн заалт өөрөөр хэлбэл хууль нь байхгүй. Бас нэг тийм заалтууд нь бас ерөөсөө огт байхгүй. Хоёрдугаар ашгийг хуваах гэдэг маань benefit sharing гэж хэлээд байгаа юм л да. Энэ хоёрыг нийлүүлээд access and benefit sharing буюу одоо ABS гэдэг төвчлөд хэлдэг. Энэ бол одоо конвенц нэгдсэн орнуудын генетик нөөцийг одоо ашиглаж тий судлах эрхийг олж аваад одоо хүн төрөлхтөнд хэрэгцээтэй одоо эмийн бодисуудыг молекулуудыг гаргаж авах. Тэр компаниудын одоо хувьд ч юм уу бас чухал байдаг л да. Тэгээ энэ мэн одоо яг өнөөдөр манай Монголын төгсөлтөд энэ бүдэг баг. Гэтэл биднээс генетикийн тэр нөөцийг чинь ашиглах хууль эрх зүйн орчин үүсэ. Өөр хууль үүсэх учраас хэн дуртай нь очиж тэр ургамлын нөөцийг чинь авдаг, ашигладаг. Тэрнээс хойш ямар хэмжээ, ямар молекул гаргаад, ямар эмийн бүтээгдэхүүн гаргаад, ямар хэмжээний ашиг болж байгааг өнөөдөр бид монголчууд мэдэхгүй сууж байгаа. Тийм мэдэхгүй байна л да. Өөрөөр хэлэх юм яах ёстой юм гэхээр 93 оны 12 сарын 29-өөс хойш манай орноос л ямар нэгэн ургамал одоо амтан юу гэдэг бичлэгчтэн одоо тийм ээ шавж одоо энэ зүйлүүдийг аваад л гарлаа гэхэд бол гарсан байхад тэндээс олсон өөрийн оронд очиж судалгаа явуулаад ингээд олсон ашгийг бол бид авах ёстой. Тийм ээ? Энийг авахын тулд бидэнд бол хууль байх ёстой. Хууль эрх зүйн орчин байх ёстой. Тийм биз?
Яг таны хэлэхдээ бол санал нийлж байна л да. Өөрөөр хэлбэл манай Монгол орн маань өөрөө Төв Азад оршдог. Гэхдээ их нэлээд хойд зүгт те. 40-р өргөрөгт энэ их хойд зүгт. Тэгээд их өндөрлөг газар, эрс тис цагууртай их өөрийн онцлог тийм нутаг дэвсгэр шүү дээ. Тэгэхээр энэ дээр байгаа энэ сэргээгт баялаг юм шүү дээ, генетик нууц. Сэргээгт баялаг. За уул уурхаан тэр одоо юу гэдэг оюу толгой юм уу тэр тавлуулгач гэдэг юм уу, бороо голд эдэр бол ингээд ашиглагдаад дуусч байна тийм. Дуусна шүү дээ. Тэгээд бороо гол одоо ингээд алтын зөөцсөн гээл ярих юм байна шүү. Тэвлэр бичээлээ. Тэвлэр бичээд байна. Тийм үнэхээр алтын зөөцсөн юм шиг байна. Гэтэл энэ генетик нөөцөн гэдэг маань сэргээгддэг байхгүй. Өөрөөр чинь амьд организм. Тийм. Амьдралын тодорхой мөчлөгтэй сэргээгдэж байдаг. Тэгэхээр энэ сэргээгдэх энэ генетик нөөц энэ баялагийг одоо ашиглах тэ сонирхолтой тийм хүмүүс их олон байна л да. Тэгэхээр яаж энийг ашиглуулах вэ? Тэгээд тэр энэ бол магадaltaй асар их тэр бизнес эргэлтэнд оруулах боломжтой тийм молекулуудыг гаргаж авах болцоонд байна уу гэвэл манад бол байдаг. Бид нар энийг өөрсдөө өнөөдөр яг хийхээр бас зовлонтой шүү дээ. Тий. Одоо сайн технологийн тодорхой төвшөнд очсон байх хэрэгтэй. Мэргэжлэнгүүд байх хэрэгтэй. Лаборатори байх хэрэгтэй. Сайн чанарын лаборатори гэдэг бол нэг 20-30 сая доллараас наашгүй шүү дээ. Тэгээ энэ болгоны ч өнөөдөр яг хийхээр бас хэцүү. За дээрэс нь судалгааны грантууд буюу судалгааны санхүүжилт маань одоо ямар хэмжээнд байна вэ гэхээр юу хувийн хвшил бол бас хэцүү байгаа л да. Хвшил одоо энэ улсын одоо шинжилгээ ухааны технологийн сангаас юм санхүүждэг. Өнөөдөр манай Монгол орны маань нөхцөл байдал ямар байна те хямрал болж байна бас байдал хүнд байна. Ийм үед одоо маш том хэмжээний судалгааны ажил хийхээр бас боломжгүй байна. Энийг юугаар одоо нөхөж хийх болцоо боломж байна вэ гэвэл энэ төрөл бүрийн тэр молекулуудыг одоо сонирхож байгаа тэр гадаадын компаниудтай бид хамтран ажиллах шаардлагатай. Тэдэнд эрхийн нөх хэрэгтэй, судлах эрхийн нөх. Одоо access fee гэдэг тийм access тийм судлах эрхийг бид нар өгнө. Тэнд тохирсон бас төлбөрийг бас авмаар байдаг байхгүй. Ер нь байгаль орчныг хамгаалах тухай асуудлыг хичнээн удаа яриад, хичнээн одоо сурталчлаад одоо яриад бол ер нь энэ бол хамгаалах боломж байхгүй юм шиг байна. Тэгэхээр энийг ямар тохиолдолд энэ байгаль орчныг бүрэн хамгаалж болох вэ гэхээр зэрэг генетикийн нөөцийг ашиглах энэ хууль эрх зүйн орчин бий болгоод тийм ээ. Тэгээд генетикийн нөөцөөр хөрөнгө мөнгө олдог. Энэ тохиолдолд жинхэнэ байгалыг хамгаалах хэрэгтэй байна гэдгийг бол ардам ойлгох хэрэгтэй. Ийм учраас хууль эрх зүйн орчин бол энэ нэг талаар бол ерөөсөө байгаль орчноо бүрэн хамгаалах нэгдүгээр асуудал. Хоёрдугаард бэлэн байж байгаа одоо Монгол орны уран бол одоо их өндөрлөг газар хүйтэн төсвөртэй одоо их олон төрлийн олон янзын одоо энэ олон янз байдлаас чинь биднээс гадны өндөр технологитой орнуудад зөвшөөрлөгч тодорхой төлбөрөөр зөвшөөрлөгч ашиглуулад бид өөрснөө хөрөнгө мөнгө гаргаж тэрийг боловсруулах гэж их том биотехнологийн өндөр лаборатори байгуулах ийм шаардлага бол байхгүй. Тэгвэл бид магадгүй Солонгосч байдаг юм, Японч, Америкч байдаг юм уу тийм ээ. Бид энийг ашиглуулах эрхийг нөгөөд мөнгөний татвар төлбөрийг аваад фи тийм ээ аваад тэгээд хэд ашиглаад гараад одоо тодорхой нэг молекул гаргаад ийм эмийн зүйлүүд гаргаад одоо гадаад орнд элдв зүйл өвчин одоо зүйлийг дарахад ингээд хэрэглээд хэмжээний ашиг олно шүү дээ. Энийг ингэх байдлаар бид нэг өөртөө одоо бидэнд одоо ерөөсөө бэлэн бидний хажууд байж байгаа мөнгийг бид харахгүй гадаадас мөнгө ирээд ингээд яваад идэг асуудал байгаа юм л да. Шүлээ амт өөрийнхөө одоо найлаас ирэхээр авдраа бодлоо гэж бидний авдранд бол асар хэмжээний үүс. Бидний үүс их байна шүү дээ. Бидний мөнгө их байна. Гэтэл энийг бол ерөөсөө бид яах вэ? Ийм учраас бол би юу гэж ойлгож байгаа юм гэхээр зэрэг энэ генетик нөөцийн талаар эрх зүйн орчин, хууль эрх зүйн орчин маш ойрын үед бэлэн болгож их хурлаар батлаад ингээд хэрэгжүүлэх ажлыг хэлэх юм бол бид нөгөө хүлээгээд байгаа оюун толгой, таван толгой, нөгөө алт уур, элдвийн одоо энэ зүйлүүдийг чинь бид хүлээгээд явах биш. Хажууд бэлэн өнөөдөр бид юм өгчхөр ингээд байгаад байгаа зүйлүүдийг бид нуус чинь түрүүн бид гадагшаа гаргачихсан. Энэ юмнуудынхаа бид мөнгө
зүйлүүдийг авах ийм бэлэн боломж байгаа учраас бид хуулиа бэлэн болгохгүй бол хууль эрх зүйн орчингол бий болгохгүй юм бол бид зүгээр байгаа мөнгө алдаал байгаа гэсэн үг юм байна. Тэгж л ойлгож байгаа юм тийм ээ. Тэгэхээр зэрэг бол одоо энэ дэр юм байна. Ер нь энэ бизнесийн орчинд эмийн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, бүс компаниуд асар хэмжээний орлого олж байна. Жишээлх юм бол одоо Johnson & Johnson тийм ээ. Эмийн одоо эмийн гол сайхны одоо элдвийн бүтээгдэхүүн гаргаж байна. Эд бол асар их хэмжээний юу болж шүү дээ. Юун тэр Boeing, AT&T, тэр одоо Coca-Cola эднүсээ чинь хэдэн 10 дахин илүү. Энэ бол генетикийн нөөц ашигласны илүү байхгүй юу? Үрдэн байхгүй юу? Тэгэхээр Монголд бол энэ боломж өнөөдөр байна. Бид хууль эрх зүйн орчноор зөвхөн бүрдүүлэх хэрэгтэй байна. Тийм ээ? Тэгэл юу л да энэ конвенцийн дээр 3 залт бол ялангуяа тэр access and benefit sharing буюу тэр судлах эрхийг нөгөх. За тэгээд судлах эрхийг нөгөөд тухайн этгээ судлаад ашиг олсон тохиолдолд тэр ашигыг хуваалцах гэсэн энэ ойлголт бас тийм бүдэг байдаг л да. Ерөөсөн. Тэгээд байгаль орчин гэхээр манайхан чинь ерөөхдөө одоо тэр устж үгүй болж байгаа амьтдыг ч юм уу нэг тэ тоглоом зөрчиж байгаа тэр амьтдыг хамгаалах тухай яриад байдаг байхгүй. Гэтэл энэ конвенцийн өөрөө нийт дээр нь цогцоор нь хамгаалах тухай ярьж байгаа. Одоо хоёрдугаар хамгаалах хэлбэр гэдэг нь одоо дархан цастай газар ингээд бас дандаа байгууллагад яач бас болохгүй шүү дээ энэ чинь. Чи нүүдэлчин ард түмэн байна те. Чи дандаа нүүж явдаг хүмүүс шүү дээ. Одоо 300 мянган хүн одоо үдээч шууд ажиллаж байна. Дандаа нүүж явдаг. Энэ бол үнэхээр үнэн. Тэр нь бас шууд дархан цастай газар бас ихээр байгуулснараа байгаль орчныг хамгаалчихна гэж бас бодож болохгүй. Тэгээд хамгийн гол нь байгаль орчныг хамгаалах нь үнэхээр санхүүгийн одоо их усэр байх хэрэгтэй байдаг. Тэгээд 2002 оны Йоханнесбургийн одоо тэр тунхалтын 42 дахь зүйлбэр заасан баг. Үнэхээр хүн бол өөрөө ингээд шууд бас байгаль хамгаалдаг хүн байна л да. Энэ ганц манад байгаа юм биш. Одоо энэ монголчууд ухамсаргүйтэй байгаа юм биш юм байна. Бусад орн ч гэсэн байд юм. Тухайн тэр генетик нөөцөөр ашиг олоод эхлэхээр хүн хамгаалаад эхэлдэг. Энэ бол яг үнэн байхгүй. Жишээлбэл одоо юу гэдэг нэг богдуул гэдээ байхад энийг очиод хамгаалах хэрэг хүн хамгаалдаггүй. Гэтэл тэр богдууланд байгаа генетик нөөцөөр хүн ашиг олсон тохиолдолд хамгаалдаг байна. Гэхдээ энэ үнэхээр тэг ухамсаргүйтэй биш шүү дээ. Бусад орнууд ч гэсэн юм байд юм. Энэ конвенцийн тэр 3 дахь тэр access and benefit sharing буюу тэр судлах эрхийг өгөх, ашигыг хуваалцах гэсэн энэ ойлголт бол өөрөө осор томтын бизнесийн том салбар юм байна. Тий. Тэгээ биологийн олон янз байдал гэдэг бол зүгээр энэ нэг одоо байгаль орчныг хамгаалах асуудал биш. Энэ өөрөө осор том тийм бизнесийг араасаа дагуулж явж байдаг. Тий. Тэгээ саний таны хэлдэг тэр Johnson & Johnson ч юм уу маш олон тэр биотехнологийн компаниуд байна л да. Ийм үйлдвэрлэл. Тэр эдгээр компаниудын одоо борлуулалт бол ерөөхдөө яг 170-80 тэрбум доллар байгаа шүү дээ. Тийм жилийн борлуулалт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чин бол одоо энэ юу харж ирсэн Boeing-ийн одоо жилийн борлуулалт одоо 7-8 тэрбум байх шин байна л да. Тий. Тэр энэ одоо компаниудын тэр хөсөж байгаа тэр молекулууд нь хаана байдгийг би ихээр Монголд байдаг байхгүй. Тий. Тэгээ бид нар байгаль орчныг хамгаалахын тулд энэ хууль эрх зүйн орчноо ингээд доктортой болгоод энэ генетик нөөцийн асуудлыг бол бүр болохгүй бол тэнд нь оруулмаар байна. Эсвэл одоо бүр шинээр энэ биологийн олон янзын тухай бүр хууль санаачлах хэрэгтэй л дээ. Тэгэхээр манай улсын нөхцөл хууль санаачлах 3 субъект байдаг. Мэдээж энэ ерөнхийлөгч тий хурлын гишүүд засгийн газар хуулийг бол санаачлах хэрэгтэй. Тий энэ дагуу бол энэ ажил бол явах болов гэж бодож байна. Тэгээд нэгэнд ингээд хууль санаачлаад ирсэн тохиолдолд бидний толгойн дүрм бол их тодорхой бол. Тий. Одоо ашиглалт малчлалын хууль гэсэн яг тийм шүү дээ. 97 оны хууль маань 7 сарын 1-ээс 97 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Дүрм тодорхой болсон. Сонирхч этгээд дотоодын болон гадаадын компаниудад судлах эрхийг өгсөн. Доошоо өрөмдлөг хийгээд судалсан. Юм гараагүй бол баяртай. Гомдохгүй ингээд хуулиараа заагаад өгч. Тэгэхгүй бол одоо ингээд
хэрүүл болоод шүүхтэр уулзаад яваад байх тийм хэрэггүй. Бүр ингээд хуулиараа заагаад өгсөн. А юм гарах юм бол яг 34-ийн наамч гэдэг юм уу. Ингээд байна шүү дээ. Тэгээ энэ болгон ч одоо жишээлбэл ашиглал математикийн хувьд бол тодорхой болцсон байгаа байхгүй. Тийм. Гэтэл генетик нөөцийн хувьд энэ маань тодорхойгүй. Одоо яах гэдэг нь мэддэхгүй юм. Хүлээлтийн байдалтай байгаа. Тэр битгий хүлээлтийн ч биш. Ер нь учрыг ч ойлгохгүй байж байгаа. Магадгүй тийм. Ер нь одоо энэ генетикийн нөөцөөр ийм их хэмжээний ашиг олно гэдэг зүйлийг бол ер нь манай альж төвшөнд тийм ээ удирдлагын дээд төвшөнд 60 түвний хэмжээнд ямар ч хэмжээнд гэсэн генетикийн нөөцөөр ийм их хэмжээний орлого олдог бизнесийн эдийн засгийн ийм их багтаамжтай ийм салбар юмаа гэдэг талаар бол бидэнд бол ямар ч ойлголт бол байхгүй. Альж төвшөнд. Тий. Тэгэхээр яг нэг хэдэн жишээ яг хэлээ л да. Энэ хамгийн чухал юм байна. Энэ конвенцэд бас нэг зүйл маань тэр ардын уламжлалт мэдлэг байдаг. Өөрөөр хэлбэл одоо тухайн ард түмний одоо нутгийн хүмүүс одоо олон зуун жилийнхаа одоо практикаар туршлагаар одоо олдсон зүйлүүд байна шүү дээ. Мэдлэг энэ бол. Тэгэхээр энэ конвенц гарснаар энэ мэдлгүүдийг тэр холбогдох этгээдүүд нь одоо экспортлох тийм боломжийг олгож өгсөн байдаг байхгүй. Өнөөдөр Монгол улс одоо гадаад руу юу экспортлох юм бэ гэхээр алтцэс, жонш тэгээд юу юм бэ? Ноолуур, үлдэн. Замц давс нэг эдэн ойдл те. Байна шүү дээ. Ямар машин тэрэг үйлдвэрж экспортлоогүй байлгүй дээ чинь. Тэгэхээр энэ экспортын одоо нэр төрлийг олшруулах. Өөрөөр хэлбэл энэ Монгол орны одоо энэ эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд энэ ардын уламжлалт мэдлэг буюу энэ генетик нөөцийг одоо эн чинь маш сайн уялдж байгаа учраас энэ цаашгүй юм хууль гарах үгэн шаардлага байгаа юм л да. Яг гэж хэлж ийм нөхөр одоо дэлхийн их олон оронд энэ хуулийн энэ конвенц гараад тухайн улсууд хууль гаргаснаар их олон их маргаанууд их тэгдсэн. Ерөөс. Урд нэг авч үгэлцээд яваад байдаг байлаа шүү дээ. Тэ? Одоо өөрөөр хэлбэл ингээд хоёр эрдэмшлэгний хүрээлэн ч юм уу байгууллагууд хоорондоо гэрээ хийгээд авч үгэлцдэг байсан. Гэтэл энэ маань юу болсон гэхээр конвенц гарснаас хойш өөрөөр хэлбэл нэг ийм үг байдаг шүү дээ одоо монгол хэлэнд 8-нд найз байхгүй гэдэг шиг тийм. Эрүүлцээ харилцсан ашигтай 8-гаа хий гэсэн санаа байхгүй. Судлах эрхийг нь үгүй гэдэг. Тэрнийхээ оронд бид тодорхой хэмжээний төлбөрөө авъя. Та нар судал хамаагүй судал шаардлагатай тэр молекулууд чинь хаана юу ямар юм байдгийг бид нэр хэлж өгье. Тэ? Тэгээд дараа нь хэдэн жилийн дараа эн чинь маш том тийм одоо зах зээл нийлүүлэх хэмжээний тийм юм болох юм бол роялтайгаа авъя. Тэ? Уул ороход бол яг 5% байдаг. Тэгэхээр энэ бол боломжийн тоо. Борлуулалтын 5% гэдэг нь бол юу нэг боломжийн тоо. Гэх мэт ийм жишээнүүд бол их олон байдаг л да. Би нэг бас нэг сонирхолтой нэг жишээ хэлье гэж бодож байна. Энэ Африкт нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Сан омог гэдэг. Сан гэж хэлдэг. Тэгэхээр энэ сан омгийнхан бүний аж амьдрал одоо гинт сайжраад ингээд бас ирсэн тийм тохиолдол байна л да. Асар их мөнгөн дээр сууж эхэлсэн энэ. Яасан гэхээр энэ яг энэ омгийнхан өөрсдөө мэддэг. Бус хүмүүс ерөөсөө мэддэггүй тийм кактус байдаг. Худия гордония гэдэг нэртэй. Тэгээ энэ яадаг гэхээр энэ омгийн хүмүүс ингээд нөгөө ийм сум жадаа бариад зөвхтөр гардаг шүү дээ ингээд. Агнуур хийх гээд тий. Нэг бушмаа идэр гэдэг хүмүүс байдаг шүү дээ ингээд явдагтай адилхан. Ангах гээд бас хэдэн хоногор ч юм ингээд явд юм байна. Тэгээ тэр тохиолдол одоо маш их тийм хүнс тижэл юмнуудыг нурандаа өрөөд явах болцоог учраас нэг тэр худия гордония гэдэг тэр кактусыг багуугаар идэ яваад байдаг байхгүй. Тэрийг идэ яваад исэн хүн бол нэг хэдэн хоног бүр 10 хэд бар заримдаа 20 хоног юм иддэггүй. Тэгс мөртлөө өлсөхгүй яваад байдаг. Тэрийг мэддэг байсан. Яг тэрийн одоо тэр Африкийн судалгааны хүрээлэнгээс явуулсан туршилтаар тэрийг олоод тэгээд нөгөө турах бэлтгэл сонирхож байгаа тэр компанид нэг хооронд энэ хэлцээр явагдсан байдаг байхгүй. Бид нар одоо ингээд турах бэлтгэл хийх гэж байгаа. Тэгээд та нарын энэ юм чинь ер нь цааш нь бүтээгдэхүүн болгоё. Тэ? Үнэхээр энэ туршилтаар олон зуун жил батлагдсан юм байлээ. Африкийн ард тэр сан омгийнхан хэрэгэлдэг байсан. Тэгээд яг маш бага хэмжээний тэр кактус идэн хол итгэ байчдаг. Тэгээ өлсдөг. Тэгээ хүний бие ингээд шуугдаад
турах нь шүү дээ одоо. Одоо хүмүүс их турах тийм өсөл ирэмсэлтэй болцсон. Зах зээл нь ерөөсөө тийм байд. Гэх мэтэр тийм мэдээллүүд бол их байдаг байхгүй. Манай ч гэсэн энэ бол маш их байгаа. Тэгээ энэ одоо мэдээлэл дээр үндэслээд энэ бүх мэдээллүүдийг энэ хуулиараа энэ биологийн олон янз байдлын хуулиараа хэрвээ баталгаажуулаад авах юм бол энэ мэдээлэл экспортлж болох байхгүй. Одоо бид экспортлохын тулд одоо тэр Яманы ноолур ч юм уу эсвэл тэр алдсан юун дээр нэмээд маш олон бүтээгдэхүүн өөрөөр бид нэр экспортлох тийм боломж. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтц маань өөрчлөгдөх тийм боломжтой байгаа. Тий. Юу экспортлж болдгоо гэхээр дандаа бараа тавар бас их болж болохгүй. Тэгээ бидэнд бол нэг сайн давуу талууд байгаа байхгүй. Ийм маш их юмуд байна шүү дээ. Одоо тийм ургамлыг тэгвэл ингэн тэрийн тэгвэл ингэн мэдлэг. Тий. Энэ мэдлэгийг энэ хуулиараа хэрэг баталгаажуулаад экспортлох юм бол манай энэ орны эдийн засаг шууд өөрчлөгдөнө. Тийм боломж байна. За тэгэхээр бид энэ биологийн олон янз буюу энэ генетикийн нөөцийн асуудлын талаар бид нэг цуврал ярилцлага хийлээ. За энд бол мэдээж энэ биологийн олон янз гэж юу байдаг? Энэ биологийн олон янз одоо Монголын нөхцөл байдал ямар байна? Дэлхийн улс орны байдал ямар байна? Хууль эрх зүйн орчин юу байна? Гэтэл одоо биднээсийн өнөөдөр энэ уул уурхайг хүлээгээд байдаг нийгмийн хүлээлт маань ямар байна? Гэтэл хажууд маань өөр маш их хэмжээний орлого олох ийм боломжтой зүйл бол манай генетикийн нөөц. Монгол орны